The UB Channel. 30 хоног сахар хэрэглэхгүй бол бидний бие хэрхэн өөрчлөгдөх вэ? Сүүлийн үед залуу хүмүүс даралт ихсэх, цус харвах, илүүдэл жингээсээ болж чихрийн шижин зүрх судасны өвчнөөр өвдөх гээд нэрлээд байвал дуусахгүй өвчний нэрсүүд хөврөх хүртлээр биеэ гар хунд нь гаргаж байна. Эдгээр олон өвчний эхлэлд бидний амьдралын хэв маяг болон буруу хоолтоос шууд хамааралтай гэдгээ уг нь мэддэгч хайхрахгүй явсаар сүүлдээ эрүүл мэндэд нь хүндрэлүүд гарч эхэлдэг. Энэ удаагийнхаа мэдээлэлээр та бүхэндээ хүн сахар орсон нэгж төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр 30 хоногт хүний бие хэрхэн өөрчлөгдөж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаатай мөн баттай их сурвалжуудаас мэдээлэл бэлтгэлээ. Та сахарыг хэрэглэснээр сэргэлэн эрч хүчтэй мэт болж байгаа мэдрэмжийг авдаг. Хэрэв та 30 хоног сахар хэрэглэхгүй бол таны биед ямар өөрчлөлтүүд гарах бол? Сахар гэж нэг үгээр хэлж байгаа ч үүнд бүх төрлийн хурдан нүүрс ус болох бүх бүтээгдэхүүнүүд хамрах болно. Мэдээж фруктоз буюу жимснүүд мөн сахар орлуулагч хамаарна. Бүхэлдээ бүх чихэрлэг амттан, өөрөөр хэлбэл чихэр амтагдж байгаа бүх төрлийн бүтээгдэхүүн гэд ойлгоход болно. Сахар нь маш хурдан хүний биед шингэж инсулинийг огцом өсгөдөг. Энэ нь цаашлаад инсулины дүжрэл бодисын солилцооны синдромд хүргэж чихрийн шижин өвчнөөр өвчлөх аюултай. Энэ бүхнээс хамгаалж бид чихэр амтагдсан бүтээгдэхүүн бүхнээс татгалзах хэрэгтэй юм. Мөн өөр төрлийн сахар байдаг бөгөөд энэ нь крахмал. Крахмал нь талах, төмс, цагаан будаа, эрдэн шиш гэх мэт бүтээгдэхүүнд агуулгаддаг. Эдгээрийг хүнсэндээ хэрэглэснээр хэдхэн минутын дотор крахмал нь хүний биед глюкоз буюу сахар болж өөрчлөгддөг байна. Ингээд цусан дахь сахарыг өндөр болгодог. Тэгэхээр сахар болон крахмалын төрлийн бүтээгдэхүүнүүд яг адилхан гэсэн үг. Одоо харин энэ хоёр төрлийн нүүрс усыг бүгдийг нь сахар гэсэн ганц үгэнд багтаагаад хэрв хэрэглэхгүй бол ойрын хугацаанд болон ирээдүйд яах талаар судлаачдын дүгнэлтүүдээс хүргэж байна. Мэдээж хамгийн түрүүнд маш их өлсөх мэдрэмж авах болно. Энэ нь энгийн байх л үзэгдэл. Эхний үед хэцүү байсан ч дараа нь таны бие хэрхэн өөрчлөгдөхийг гайхаж ярихыг та таахын аргагүй. Таны бие муу нүрс усанд энэ олон жилүүдэд дассан байдаг. Энгийн хамгийн хурдан түш болгож хэрэгэлдэгт дассан гэсэн үг. Сахар хэрэглэхгүй болохоор бие организм энерги хаанаас авахаа эхний удаанд мэдэхгүй байдаг. Харин бидний хийх үйлдэл бол биендээ сануулгах явдал юм. Тэгэхээр муу нүрс ус хэрэглэснээр инсулин ихээр ялгаран маш хурдан буцаж бууснаар өлсөх мэдрэмж авч дахин өөр нүүрс ус авах хэрэгтэй болдог. Ингэж буруу зуршилтай байсан биендээ сахар оруулахгүй болонгууд эхний үедээ бие организм хаанаас энерги авахаа мэдэхгүй байх болно. Мэдээж шинэ энерги олж авахын тулд түүнд хугацаа хэрэгтэй. Бодисын солилцооныхоо механизмыг дахин шинээр сэргээхэд гэсэн үг шүү дээ. Сахарын төрлийн бүтээгдэхүүнүүд хэрэглэхгүй байгаа учраас бие организм дасан зохицох хүртлээр дунджаар 5-аас 10 хоног л шаардлагатай байдаг байна. Таны бие энерги нөхөхийн тулд бусад үйлдэлүүдийг идэвхжүүлж эхэлнэ. Биеинд хуримтлагдсан тэр их илүүдэл өөхөө шатааж кетоныг ялгаруулах болно. Кетон гэдэг нь энгийн үгээр илгэндэх өөх тосноос үүсэж бий болсон жижиг молекулууд юм. Энгийн үед нүүрс ус агуулсан хоол задарч глюкоз болон бүхэл биеэр тарж тархийг энергиэр хангадаг байсан бол харин хоолнд нүүрс ус бага байгаа үед илэг өөхийг өөхний хүчил ба кетон болгон задалдаг байна. Ингэж тэдгээр кетонууд биеэр тархаж тархинд очин энерги үүсгэгч глюкозыг оруулдаг. Ингэж цуснд кетонууд ихээр үүссэн байдлыг кетосис гэж нэрлэдэг бөгөөд нүүрс усны хэрэглээгээ багасгахаар хүн кетосис гэдэг түвшинд очих юм байна. Өмнө нь энергийг нүүрс уснаас авдаг байсан бол одоо өөх тосноос авдаг болж ирнэ. Таны бие өөх шатаадаг машин болон хувирах ба цусан дахь сахарын болон инсулины хэмжээ эрс буурна гэсэн үг. Нэг ёсондоо энгийнээр шаталтмуутай муу бензин болох 80-ыг сольж маш сайн чанарын бензин 95 хэрэглэж байна гэсэн үг. Сахаргүй байх энэ хугацаанд таны хоолны дуршил нэмэгдэж сэтгэл санаанд өөрчлөлтүүд орж ирнэ. Зөвхөн хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг донтогч гээд байдаг. Гэтэл сахар их хэмжээгээр хэрэглэх нь мөн л хар тамхи шиг донтуулагч юм гэдгийг баталжээ. Учир нь нүүрс усны хэрэглээ наркотик донтогч шиг донтолтыг бий болгосон байдаг. Сахар нь тархинаас дофамин хэмээх баяр баясгалангийн гормон ялгаруулдаг гэж үздэг. Гэтэл яг үнэндээ энэ гормон нь сахар хүний биед орж ирснээс ялгарч байгаа хэрэг огт биш билээ. Сахарт хэд татгснараа бид байгалийн органик бүтээгдэхүүнээс тэр чихэрлэг амтыг авахаа мартсан байна. Зэрлэг жим сэтгтээ хүртэл заавал сахар нэмж хэрэглэдэг болсон байна. Нөгөө л дофамин баяр баясгалаа олж авах гэж андууран. Хүн жилээс жилд иддэг нүүрс усны хэмжээ нэмэгдээд л байдаг. Ингэж сахарны донтолт нөлөөлдөг. Хурдан нүүрс ус хэрэглэхгүй бол бид сэтгэл дундуур ажлын идэхгүй болж ирж байдаг гэж ойлгодог. Стресстгээрээ чихэрлэг зүйл идэх гэх мэтчлэн та сахараас хамааралтай болдог байх нь.
За ингээд сахар хэрэглэхгүй байгаа биед ямар өөрчлөлтүүд ирдэг вэ? Та сахаргүй эхний хэдэн өдрүүдийг ардаа орхиж чадвал биетэй нь өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Биеийн дэх сахар хэмжээндээ болж байгаа учраас мөн инсулин бага ялгарч байгаа тул та хурдан өсөх мэдрэмжийг авахаа болж эхэлнэ. Ингэж организм энерги өөх тосны запаснаас авч эхэлснээр мэдээж хүний биеийн дэх илүүдэлчин буурах болно. Сахар давс хоёр нь биеийн дэх усыг гажлуулалгүй барьж байдаг. Тэгвэл илүүдэл усаа гаргаж эхэлнэ. Сахар хэрэглэхгүй болсноор таны сэтгэл санаа эхний хэдэн өдрүүдийнхээс тис өөр болж сэтгэл санаа тайван сайхан болж эхэлнэ. Депресс болон стрессийн хэмжээ буурна. Юмд илүү төвлөрч чаддаг болсноо ажиглах болно. Эдгээр нь нэлээн хідэн шалтгаанаас бий болж байгаа юм. Хамгийн түрүүнд тархинд илүү хүчтэй энергийн их үүсвэр бий болсонтой холбоотой. Урд нь тархин маань нүүрс уснаас хангадж байсан бол одоо тэрээр маш чанартай кетоноос энерги авч эхлэх нь байна. Өөх шатснаар бий болсон кетонуудаас таны амтлах мэдрэмж эрс өөрчлөгдөнө. Таны тархи идэж байгаа зүйлүүдээсээ таашаал авах мэдрэмжийг дахин кодолдог гэж хэлж болно. Сахар хэрэглэхээ болсноор хоол ямар их амттай болохыг мэдэрдэг. Урд нь анзаарж байгаагүй үнрүүд хүртэл мэдрэгдэх болно. Учир нь урд нь тэдгээр мэдрэмжүүд нь түргэн хооллолт сахараар орлуулагдаж байсан учраас эсвэргээрээ та удаан хугацаанд сахарнаас татгалзнараа эргээд тэдгээр хүнд түргэн хоолнуудаас таашаал авахаа болдог байна. Жижиг зүсэм торт идэхэд хүртэл хит их тос амтагдаж дотор муухайрах мэдрэмж авч эхэлдэг болох нь. Ингэж таны бие угаасаа эзнийхээ төлөө ажиллаж байдаг учраас эзэнд нь юу илүү хэрэгтэй вэ гэдгийг мэдсэн тул тийм эсрэг үйлдэл үзүүлдэг байна. Хэрв та ингэж сахараас татгалзах хэрэг байдаг юм уу гэж эргэлзэж байгаа тохиолдолд сахарын болон цусны дэлгэрэнгүй шинжилгээг сахар идэхгүй байх 30 хоногийнхоо өмнө болон дараа нөгөөд ялгааг нь хараарай. Таны бие хэрхэн эрүүлсэнийг бүхэл үзүүлэлтээр харах болно. Зөвхөн цусан дахь сахар буухаас гадна муу холестерин, триглицеридийн хэмжээний ялгааг харах болно. Түүнчлэн цусны даралт буурч эдгээр нь бүхэлдээ зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Мөн биеинд сахар орхоо болоод ирэхээр хамгийн чухал нь илгэний өөгчлөлтийг маш их хэмжээгээр бууруулдаг байна. Илгэнд байгаа хэсэг өөхөө шатааснараа түүнийг нүүрс усаар хооллохоо болснороо та илгээ өөхлөхөөс хамгаална. Чихрийн шижинтэй хүмүүс хүртэл сахар идэхэ болсноор маш их амжилтанд хүрнэ. Бөөрийн дутагдлаас хамгаалагдах болно, өндөр даралтыг тогтворжуулна, инсульт, инфаркт гэд зүрхний өвчнүүдээс өөрийгөө хамгаална. Ой тогтоолт хүртэл сайжирна. Хамгийн гол нь дархлаатан сайжирч хорт хавдраас хүртэл өөрийгөө хамгаалж чадна. Өвөн дээр нэмээд маш сайн шүний нойртой болж өөрчлөгддөг. Ингэж биеинд хуримтлагдсан муу бактериуд үгүй болж эхэлдэг байна. Ингэснээр та өөрийн биендээ хайртай байж илүү эрүүл амьдарч болох шансаа 150 дахин нэмэгдүүлэхэд тань сахарны хэрэглээг болоход алхам байдаг байна. Бид сэтгэл санаа таагүй байх үедээ хурдан энерги олж авахын тулд сахарын төрлийн болон крахмал агуулгадсан бүтээгдэхүүнэд хэрэгэлдэг. Өвөн дээрээ нэмээд идэвхтэй хөдөлгөөн байхгүй бол хүний бие улам эрч хүчгүй депресстэй болсноор бүр хөдөлгөөнөө хордог. Ингэснээр хүн өөртөө зөвхөн өвчин л хуримтлуулдаг байна. Сахар нь бидний дархлааг бууруулж зөвхөн идэх, гэртээ байх хүслийг төрүүлдэг. Энэхүү муу тойргийг тасдахын тулд илүү хөдөлгөх хэрэгтэй. Ядчил 30 хоног сахаргүй өдрүүдээр өөрийгөө туршаад үзээрэй. Та сарын дараа эргэж хуучны мэдрэмжүүдээ авахыг хүсэхгүй болсон байх болно. Ер нь цаашдаа сахар хэрэглэхгүй эсвэл сахарын хэмжээгээ чадах хэмжээнд хүртлээр бууруулаарай. Ингэж сахар хэрэглэхээ больсон дээрээ өдөр болгон идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг нэмчих юм бол бүр супер. Жиж анхааруулахад хэрв та ямар нэгэн хууч өвчтэй бол эмчээсээ зөвлөгөө аваарай. Учир нь нүүрс усыг огцом хасах нь ядарч сулдах эрсдэлтэй. Монгол хүн та бүхнийг эрүүл идэвхтэй амьдарч урт удаан наслахыг хүсэн өрөөгөөд энэ удаагийнхаа бичлэгээ өндөрлөе. Анхаарал тавьж үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа бичлэгээрээ иргэн уулзцгаая.